Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд эрх зүйн боловсролын агуулгын хүрээнд сонгогчийн боловсрол сэдвээр хичээлийг заах болно. Өнөөдрийн хичээлийг хамтран заахаар сонгуулийн ерөнхий хорооны сургалт мэдээллийн албаны хэлтсийн дарга Оюумаатай хамтран заах болно. Сайн байна уу та? За сайн байна. Сэдвийн хүрээнд иргэний сонгох болон сонгогдох эрх төдийгүй энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар ярилцах болно. Иргэнд сонгох эрх хэрхэн үүсдэг вэ? За Монгол улсын иргэн сонгох хэрэгтэй гэдэг гэж Монгол улсын үндсэн хууль заасан байдаг. Монгол улсын иргэний сонгох эрх нь 18 наснаас эхэлж үүсдэг. Харин сонгох эрх бол ямар шатны сонгуульд сонгогдохоос шалтгаалаад насны ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүнд сонгох эрх бол 25 наснд хүрсэн иргэн үүсдэг. Харин Монгол улсын ерөнхийлөгчөд сонгогдох бол 55 наснаас эхэлж сонгох эрх үүсдэг гэж байна. Харин орон нутгийн иргэдийн төлөвлөлтийн хуралд сонгох эрх бол 18 наснаас эхэлж үүснэ гэж ингэж хуулинд заасан байж байгаа. За дээрэс нь Монгол улсын иргэн сонгох эрх нь үүсэхдээ тодорхой хууль заасан шаардлага хангасан байх шиг ийм хуулийн заалттай. Тэгэхээр өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүнд сонгох эрх маань 25 наснд хүрснээс гадна сонгуульд оролцох нам эвслээс нэр дэвших буюу эсвэл сонгуулийн тойрогт бидаа нэр дэвших эрх үүсдэг. Монгол улсын иргэн бол сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо оршин суусан Монгол улсын уугуул иргэн байна гэж хууль заасан байж байгаа. Орон нутгийн иргэн бол тухайн орон нутагта 180-аас дээш хоног байнга оршин суусан иргэн сонгох хэрэгтэй гэж хуулиар хуульчж өгсөн байдаг юм аа. За Монгол улсын иргэний сонгох эрх нь бол 18 наснаас эхэлж үүснэ. За мөн тухайн иргэн өөрийн харьяаллын орон нутагта сонгогчдын хэрэгсэлд заавал бүртгэгдсэн байх ёстой гэсэн шаардлагатай байдаг. За Монгол улсад 3 төрлийн сонгуул явагддаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын их хурлын болон ерөнхийлөгчийн аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөвлөлтийн хурлын сонгуул явагддаг. За энэ сонгуулиудыг Монгол улсын их хурлын болон ерөнхийлөгчийн сонгуулийг Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо өдөртөн зохион байгуулдаг бол орон нутгийн сонгуулийг орон нутгийн сонгуулийн хороод өдөртөн зохион байгуулад сонгуулийн ерөнхий ороо мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Ийм сонгуулиуд явагддаг. За улсын их хурлын сонгуулиар төрийн эрх дээд байгууллагыг сонгодог. Ерөнхийлөгч бол Монгол улсын нийт иргэдийн нэгдлийн илэрхийллийг хангадаг ийм тэргүүн байж байгаа. За дээрэс нь орон нутгийн сонгуулиар хэнийг сонгодог гэхээр тухайн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдийг сонгох энэ сонгуулиудыг хэлдэг. За өнөөдрийн байдлаар Монгол улсад сонгуулиуд маань олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулагдаж явж байна. Их хурлын болон орон нутгийн сонгуулиуд. За Монгол улсад явагддаг сонгуулиудын төрөл гэх юм бол ээлжид сонгуул, ээлжид бус сонгуул, мөн нөхөн сонгуул гэж явагддаг. За ээлжид сонгуул гэдэг маань тодорхой хугацаанд явагддаг. Улсын их хурлаас товлон зарласан энэ сонгуулиудыг хэлнэ. Ээлжид бус сонгуулийн хувьд гэх юм бол жишээлбэл улсын хурлын сонгуулийн тухайд гэх юм бол улсын хурлын сонгуул, улсын хурл өөрөө тарах тухай шийдвэр гаргасан. Эсвэл Монгол улсын ерөнхийлөгч их хурлыг тарах шийдвэр гаргасан тохиолдолд явагддаг энэ сонгуулийг ээлжид бус сонгуул гэж нэрлэдэг. Нөхөн сонгуулиуд бол их хурлд болон орон нутгийн иргэдийн төлөвлөлтийн хуралд орон гарсан тохиолдолд тухайн асуудлыг нөхөх зорилгоор явагддаг энэ сонгуулийг нөхөн сонгуул гэж нэрлэдэг. Сонгуульд саналаа өгөх алхам нь сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байхаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл саналаа өгөх боломж нь сонгогчдын бүртгэлээр баталгааждаг. Тиймээс та сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн хэсгээ захимаар болон биечлэн шалгах боломжтой. Сонгуулийн жилдээ сонгогчдын нэрийн жагсаалт бэлэн болоход та регистрийн дугаараа оруулан таны нэр бүртгэгдсэн хэсгийг шалгах боломжтой. Хэрвээ та сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдээгүй эсвэл алдаатай байвал өөрийн оршин суугаа газрын бүртгэлийн байгууллагад хандаж сонгуулийн санд өдрөөс 14 хоногийн өмнө харьяа хэсгийн хороондоо гомдол гаргах эрхтэй. Захин үнэмлэхийн хугацаа дууссан эсвэл гээж өргөдүүлсэн бол та иргэний үүргээ биелүүлэн сонгуулийн санал авах өдрөөс өмнө бичиг баримтын зөрчлөө яаралтай шийдвэрлүүлээрэй. За сонгогч маань санал авах байранд ирэхдээ заавал өөрийн биеэр ирж саналаа өгдөг.
иргэний үнэлгээтэйгээр ирэх ёстой. Хуулийн дээр тодорхой заасан байж байгаа. За иргэний үнэлгээтэйгээр санал авах байран дээр ирээд сонгогчийн бүртгэлтэй хэсгээ шалгуулдаг. За хурууны хийгээр сонгогчийн бүртгэлийг шалгаад таныг тухайн хэсгээр бүртгэлтэй бол саналын хуудас болгоно. За энэ саналын хуудсыг авсны дараа санал тэмдэглэх бүхээгт очиод саналаа тэмдэглэнэ. За саналаа тэмдэглэхдээ сонгогчийн анхаарах гол зүйл бол саналын хуудасны дээр байдаг заавартай маршрутыг танилцах хэрэгтэй. Сонгогч хэдэнд нэр дэвшийн төлөө саналаа өгөх ёстой вэ гэдгийг саналын хуудасны заавар дээрээс танилцах боломжтой. За мөн санал тэмдэглэх бүхээгүүдэд тодорхой зааварчилгаа байрлуулдаг. Харааны бэрхшээлтэд зориулаад брайл авцыг саналах байр болгон дээр байрлуулсан байна. За сонгогч саналаа зааврын дагуу тэмдэглэсний дараа саналын хавтас хэрэглэнэ. Саналын хуудасны хавтасны гол ач холбогдол нь сонгогчийн саналын нууцлыг хадгалах зорилгоор бид нар ашиглаж байгаа. Тэгэхээр саналын хуудасаа саналаа тэмдэглэсний дараа хавтаст хийгээд санал толгох төхөөрөмж рүү очино. За санал толгох төхөөрөмж рүү очиод санал толгох төхөөрөмжийн зориултын хэсгээр саналын хуудасаа тулган барихад төхөөрөмж маань автоматар саналын хуудасыг татаж авна. За энд сонгогч анхаарах нэг зүйл байгаа. Саналын хуудасанд тэмдэглэсэн зааврын дагуу хэдэн нэр дэвшин төлөө саналаа тэмдэглэх вэ гэдгийг яг тэр зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Илүү байж болохгүй, дутууд тэмдэглэж болохгүй гэдэг энийг харах ёстой. За ингээд сонгогч санал төлөх төхөөрөмжийн дэлгэцэн дээр саналын хуудас амжилттай уншигдлаа гэсэн заавар гарсны дараа санал авах байрнаас гарах ийм үйлдэл хийх юм аа. Энэ жилийн буюу энэ удаагийн сонгуулийн онцлог нь юу юм бэ? За энэ удаагийн сонгуул маань хуулийн шинэ орчин зохион байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл олон мандаттай томсгосон тойргоор явагдана гэж түрүү хэлсэн. Тэгэхээр олон мандаттай томсгосон тойрог гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр том тойрог дээр нэгээс дээш тооны нэр дэвшгийн төлөө саналаа тэмдэглэж саналаа өгөх ийм үйл явц хийж байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд 29 сонгуулийн тойрог байгуулагдсан. За энэ сонгуулийн тойргуудад 2-3 мандат ногдож байгаа. Энэ хүн амын тоо, газар нутгийн байршил хэмжээнээс шалтгаалаад мандатын тоо харилцан адилгүй тогтоогддог. Тэгэхээр энэ олон мандатаа томсгосон тойргоор зохион байгуулж байгаа сонгуулийн онцлог гэх юм бол та бүхэн хэдэн нэр дэвшин төлөө саналаа тэмдэглэхэд саналын хуудасны заавар дээрээс тодорхой харах боломжтой. За мөн дээрээс нь сонгогч сонгуульд оролцохын тулд сонгогчдын нэрийн салт бүртгэлтэй хэсгээ заавал шалгасан байна. Бүртгэл CGMN гэдэг сайтаар ороод сонгогч өөрийн нэрийг сонгогчдын нэрийн салт бүртгэлтэй хэсгээ заавал шалгана. Хэрвээ буруу тэмдэглэгдсэн буюу эсвэл бүртгэдэггүй тохиолдолд холбогдох байгууллагад нь бүртгэлийн байгууллагад гомдлоо гаргаад шийдвэрлэх бүрэн боломжтой. За сонгогч нэрийн салт бүртгэдэггүй байвал санал өгөх нь үүсэхгүй гэсэн үг. За үүнээс гадна энэ удаагийн сонгуулийн гол онцлог маань дэлхийд хаяар тархаад байгаа энэ COVID-19 вирусын тархалтай холбоотой ийм онцлог эрүүл ахуй халдвар хамгааллын онцгой дэглэмд зохион байгуулагдаж байгаагаар нэлээд онцлог болж байгаа. Тэгэхээр дөнгөж сайхан Солонгос улсад сонгуулийн маш амжилттай зохион байгуулсан. Яг энэ туршлагаар бид нэр сонгогчдынхаа эрүүл ахуй халдвар хамгааллын асуудал дээр онцгойлон анхаарч санал авах ажиллагааг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр сонгогчид ямар ч айдас аюулгүйгээр санал авах байранда заавар зөвлөмжийн дагуу гараа хариуцхан маска зүүж сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. За сонгуулийн эрт ирээ хүрэх юм бол сонгуульд нэмэлт санал хураалт заавал явагддаг. Тэгэхээр энэ нэмэлт санал хураалт явагдах юм бол өргөө зардал гарна. Тийм учраас сонгогчд маань маш идэвхтэй сонгуульдаа оролцох хэрэгтэй. Энэ сонгуульд оролцоно гэдэг маань өөрөөр хэлбэл тухайн сонгогч эх 4 жилд төрийн эрх байгууллага өөрийгөө төлөөлөх иш төлөөлөгчөө сонгох энэ чухал маш хариуцлагатай мөч байж байгаа. Тэгэхээр эх 4 жилд таныг улсын их хурлд хэн төлөөлөх вэ гэдгээ хинээрч заалгахгүйгээр тийм ээ хэнд ч саналаа хөдөлгөхгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлэр ингэж саналах баримтаа эрт саналаа өгцгөөрэй. Таны саналын нууцлал бол зөвхөн танд хадгалагдана гэдгийг та бүхэн сайдар анхаарах ёстой. Та санаа зовох хэрэггүй. Сонгуулийн байгууллага нь таныг саналаа нууцаар гаргах боломжоор бүрэн хангасан байгаа. Тиймээс та ямар нэгэн айдасгүйгээр зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөөрэй. Энэ бол зөвхөн санал тоолдог төхөөрөмж болохоос
таны саналыг бүртгэн баримтжуулдаг төхөөрөмж биш юм. Гэхдээ санал авах байранд дараах зүйлсийг хориглодог. Саналын хуудас нь тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулах, зураг авах, бусдад харуулах. Аль нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах гэх мэт. Эдгээр хориглосон зүйлсийг зөрчвөл та хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэдгийг санаарай. Өнөөдрийн хичээлээр бид бүхэн ирээдүйн Монголыг яаж зохицлох нь бидний сонголтоос шалтгаална гэдгийг ойлгосон байх гэдэгт итгэлтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.